Тэгээ тайлбарлаж хэлэх гэдэг. За манай дээр сая ч гэсэн ингээд нөгөө ямар холбооны хэлээ нөгөө Тус Монгол хөтөлбөрчүүд аймгийн хэмжээний бичлэг холбоотой хэлцүүлэг хийлээ шүү дээ. Тэр нь ч би оролцов. Яг манад байдг учраас. За тэргүүлэгчдийн урдны энэ бас нэг бичлэг урхагаар газрууд олгосон шүү дээ. Энэ дөр бол би дандаа эсрэг байсан шүү дээ. Би бол энэ уул урхаа гэдэг асуудлаар бол өөрийнхөө байр суурь бол энэ бол байх шаардлага байхгүй. Тэр одоо заавал байгалыг эвдээд уул урхаа хадах шаардлага байхгүй гэдэг. Байнгын өөрийн миний хувийн байр суурь шүү. Тэргүүлэгчийн болон хувийн төлөөлөгчийн байр суурь. Одоо өнөөдөр энэ яригдаад байгаа асуудал хэрвээ энэ хурлаанд орсон бол би нэг номерт гаргаа өгж байгаа санал хэлээд энэ бол байх ёсгүй шаардлагагүй. Бичиг сургаал эрхлэгчтэй холбооноос гээд хүмүүс ирсэн байна шүү дээ. А энэ асуудлыг хурлаар оруулсангүй гэдэг юм яриад тий. Одоо ирсэн үү? Тий, сая хурлаанаа энэ чинь Монгол Улсын засгийн газраас мэрэгчлэлтийн ерөнхий газраас холбогдох чиглэл өгж байгаа учраас өнөөдөр хурлаанд хэлцэх боломжгүй гэдэг. Тэрнээс хурлаанаас асах чагтанд оруулах гэж санал хэлж байгаа bo'lсон. Оруулаад өгн хэлцээ татсан үгүй юм байна. Тий. Угсаа сая дэмжихгүй. Тий, ер нь төлөөлөгчнөр дэмжихгүй. Манай төлөөлөгчнөр бол 2 удаа буцаасан байна. Тэгж эцлэх хэрэгтэй байхгүй юу? Уг нь би харин түрүүн тэгж хэлчихсэн. Тэгээд засгийн газраас тийм шийдвэр ирсэн байна. төлөөлөгчдийн 100% саналаар энэ асуудлыг хэлцэх боломжгүй. Өссөн нөгөөдөө засгийн газраас дараа нь дахиж орж ирэх магадaltaй байхгүй. Гэхдээ бид нар бас нэг тодорхой юм. өглөө хурал эхлэхээс өмнө энэ асуулт ярьсан. Тэгсэн бол байгаль газрын даргын хувьд таны өөрийн чинь хувийн байр суурь ямар байгаа? Ер нь Дархан улаан аймгийн нутагт үзлээд бичил дуурхай байх ёстой гэж бодож байна уу? Үгүй ер нь бичил дуурхай та журмын үтсэн баг. Нутгийн иргэд өөрсдөө амжиргаа дэвшлүүлэх чиглэлээр энэ баг газар одоо зөвшөөрсөн газар дээр ажиллаж байна шүү дээ. Техник тоног төхөөрөмж төр холбогдох бүх юмнууд нь одоо хууль дүрм зарах зүгээр явах хэрэгтэй. Тэр хүрээнд явбал энэ чинь тодорхой хэмжээгээр байгаль орчинд одоо хүчрөөсөн хорог янз бүрийн юм одоо эвдэгцэн газрыг нөхөсөргөө тэр иргэл амжиргаа дэвшлүүлэх. Эргээд тэр биологийн яг тухайн нөхцөл байдлыг авчирч гэдэг чинь энэ үгээр явах юм бол хариуцлагатай болно. Буруу жишгээр явах юм бол